За, хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа дахин илэрхийлье. За, тэгээд бас манай Батчлуу эмч өөрөө бас яг энэ хуулийн зохицуултын тодорхой бус байдлаас болоод бас хэлмэгдэж эрүүл мэндээр хохирсон. Тэгээ өөрөө гарч ирээд бас энийгээ бодлогын ажил болгоод явж байгаад нь талархалтай хандж байгаа. За, хэдэн асуулт байна. Тэгээд авцын дунд та бүхэн тэмдэглээд авчаарай. 4-3-1 дээр тэр 4-3-1-ийг дахин одоо бичгтээ редакцийн дахин бичгтээ муутгацсан байгаамаа. Амьгүй донор гэж тархины үйл ажиллагаа бүрэн таслал эргэшгүй алдагдсан гэд өмнөхдөр нь болох юм бол бүрэн өвчөж гисэн байгаа. Тэр нөгөө энэ бол яаж юм гэхээр утга шилжээд Монгол хэлний найруулга зүйн хувьд бол хоёр дахь утгатай болцсон зүйл байгаа шүү. Дараагийн хувьд нь их юм бол эцсийн учраас тэр биобанкыг бол дэмжиж байгаа. Биобанкийнхаа тодорхойлтыг жоохон өргөн хүрээнд олон улсын юунаас харлаа илүү их дэлгэрэнгүй тодорхойлттой байд юм байна. Манай тодорхойлт бол маш ерөнхий болсон байна. Энийг дахид задламаар санагдлаа. 5-1-6 дээр байгаа мэдээллийг танилцуулж зөвшөөрөл авах гэдгийг яагаад дарж байгаа юм бэ? Энд чинь хамгийн эмзэг чухал зүйл биз дээ. За дараад нь тэр реципиент гэдэг үгийг зайлшгүй ингэж одоо орос галгаар бичих үү? Эсвэл үнийг монголоор бичих тийм арга байна уу? Одоо байхгүй л яах вэ? Мэргэжлийн хүмүүсээс нь хувь санаачлагчаас асууя. 6-2-1 дээр редакцийн алдаа байна. Монгол улсын ингээд тэрийг та бүхэн үндсэн хуулийн бичлэлтийн дагуу засмаар байна. 7-1-1 харгалзахгүйгээр гэж байгаа. Энэ үндсэн хуулийн 14-2 дээр байгаа гадуурхаж үл болно гэдэг үг байгаа. Тэгэхээр тэрэн шиг яг үндсэн хуулийн нөгөө бичлэлт найруулгыг нь аваад харгалзахгүйгээр гэхийн оронд үл харгалзан гэж явчихаар утга илүү тодорхой найруулга зүйн хувь зүг болох гээд байна. 8-1-1 дээр редакцийн алдаа байна. Өөрөөсөө хараарай. 8-1-3 дээр гэрлэгчин гэрэлтэд бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жил болсон байх гэчээ даслын ард хэрв гэрлэгчид дундаасаа төрсөн хүүхэдтэй бол жил харгалзахгүй гэж байгаа. Энэ хоёр өөр утга байгаа учраас энэ хэрв гэрлэгчид гэдэг хэсгийг тусдан зүйл болгож оруулах зайлшгүй шаардлагатай. Эргэлзээ үүсэхгүй, хоёр дахь утга үүсэхгүй тулд 8-1-4 дээр заавал хөгжлийн бэрхшээлгүй хүн гэлгүүгээр хөгжлийн бэрхшээлгүй даслын ард болон сэтгцэн эмггүй гэдгийг гээд явуучвал бас их зүг байна. Мөн эрх бүхий байгууллага тодорхойлсон байх гэдэг дээр эрх бүхий таслал мэрэгжлийн гэж оруулах нь зүг байна. За 9-1-6 дээр эрүүл мэнд амь нас аюулгүй байдал гэсэн агуулга дээр амь нас эрүүл мэнд аюулгүй байдал гэж найруулах нь зүйтэй харагдана. Тэгэхээр 90-ийн дараалалаар амь нас нь ихэндээ чухал гэдэг агуулгаар. За би нөгөө цаг багаагаа учраас товчхон яриад байгаа. 11 дээр тархины үхэл тодорхойлох мэрэгсэн багаар тархины үхэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд амьгүй донороос эргэтэн эд эс авна гэж байгаа. Энэ хуулийн дээр бас яг энэ амьгүй донорыг хүндэтгэх гэсэн агуулга бас одоо явж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг ядаж шилжүүлэн аавна гэдэг юм уу? Шилжүүлж аавна гэдэг зөөлрөөсөн үгээр тавихгүй бол шууд одоо дэлгүүрийн лангуунаас юм авж байгаа юм шиг маш хүндэтгэлгүй бичлэлтийн мэдрэмжийн хувьд агрессив сонсогдож шүү. Тэгэхээр энэ дээр бол бас хүн эрхийн мэдрэмжтэй байх үднэс ийм үг оруулмаар байна. 15 дээр за энийг болъё. За ингээд гэх мэт ийм найруулга зүүн болон хоёр дахь салаа утга илэрхийлсэн байж болзошгүй зүйлүүд нэлээд байгааг та бүхэн харгалзаж үзээч. Одоо чинь эцсийн хэлцүүлэг явж байгаа учраас ядаж адаглаад цэг өгүүлбэрийн хооронд нэг зай авах, хоёр зай авахаа жигдлээч. Том жижиг үсгүүдээ жигдлээч. За дээрэс нь эн чинь өөрөө хүний амь нас эрүүл мэнд маш том асуудал яригдж байгаа учраас эдгээр асуудлаар анхаараач. За саяны асуултуудад хариулт аваад дахиад нэг тодруулна. За ажлын хэсгийн ахлагч Баяр Магнам Баярбаатар гишүүн хариулъя. За Эрдэнэ бол гишүүний асуултанд би эхлээд хариулчихъя. Дараа нь манай Алтан тулга дарга хариулахад бэлдээрэй. Тэ өнгөрсөн хууль санаачлагч хуулийн төслийг өргөн барьснаас хойш одоо яг жилийн дараа бид энэ хуулийг эцэслэн батлахаар нэг жилийн хугацаанд бас дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг болон Улсын хурлын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг бас цэг таслалгүйгээр одоо бас хилцэж өнөөдөр бас хилцүүлэг явж байна. Таны гаргасан саналуудыг одоо бид эцсийн хилцүүлэг өнөөдөр явагдаж байна. Эцэслэн батлах редакц үед бол бид редакцийн засваруудаа хийгээд оруулаад ирэх. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр бас зарим одоо эцсийн найруулгуудыг хилцэх үед бол редакцийн засваруудаа хийгээд дараа 7 хоногийн одоо баасан гарагт батлагдах болов уу гэж харж байгаа. Тэр үед бол энэ редакцийн засварууд хийгдээд ороод ирнэ гэдгийг хэлээ. За мэргэжлийн байгууллагаас нь бас Алтан тулга дарга 4-8-ийн микрофон дээр хариулчих та.
За дөрөвдүгээр микрофон дээр ажлын хэсэг хариулъя. Сайн байцгаана уу. За эрүүл мэндийн үйлчлэгийн төв эрчим шилжүүлэн суулгын албаны дараа алтан төлөв байна. За Эрдэнэ болд гишүүний асуултанд нэмж хариулъя. За бид нар энэ хуулийн төсөлтөө одоо мөрдөгж байгаа манай донорын тухай хуулийн дээр за реципиент гэдэг нь болохоор эмчлүүлэгч болон эмчлүүлэхээр хүлээгдэж байгаа энэ хүнийг хэлнэ гэж донорын тухай хуулийн дээр утга найруулгаар тайлбарласан байгаа. За энэ хүрээлэлдээ ч гэсэн хууль батлагдсанаас хойш энэ реципиент гэдэг бол эмч эмнэлгийн мэрэгжилтэн тэр дундаа иргэд олон нийтийн дунд яг бүрэн хэрэглэгдээд нэвтэрсэн ийм үг хэллэг. Тэр дундаа ч олон улстай ч гэсэн яг реципиент гэдгээрээ яг явагддаг. Энэ ч үднээсээ бид нар шинэ хуулийн төсөлтөө энэ реципиент гэдэг энэ хэллэгээр нь яг авч үлдсэн зүй тема гэдэг ажлын хэсгээр ярилцаж шийдээд энэ реципиент гэдгээр бол явсан байгаа. За манай биобанкны хувьд гэх юм бол бид нар манай энэ эргэтэн эдийн шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлдөр бол шинэ дэвшилтэт технологийн асуудлуудыг бид нар оруулж ирж байгаа. За энэ зууны одоо хамгийн төгс эмчилгээ бол энэ үүдэл эсийн эмчилгээний энэ асуудлыг оруулж ирэхин тулд энэ биобанк За хариултаа гүйцээгээд хариулчихъя. энэ биобанкны асуудлыг шийдэх шаардлагатай байна гэдэг. За одоо бол бид нэр яг энэ улсын хэмжээнд нэг ямар ч хэлсэн төрийн зохицуулттай биобанк байх шаардлагатай. За мөн үүнээс гадна хувийн эзлэлийн эрүүл мэндийн байгууллагад иргэдээ биобанктай байж болно гэдэг энэ асуудлыг оруулж ирээд биобанкнд одоо судалгаа, шинжилгээ, эмчилгээний зорилгоор ашиглаж болно. За энэхүү үйл ажиллагааны процессыг бол журам боловсруулж батлуулна гэдэг байдлаар оруулж гисэн. За тархины үхэлтэй энэ донорын тухай ойлголтын хувьд бол яг энэ бид нар мэрэгжлийн үг хэллэгийн дагуу яг иргэд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэхэргүй хоёрд нь л утгагүй байдлаар бид нар хуулийн төсөлд оруулахыг илүү хичээсэн. За бусад редакцийн асуудлыг бол бид нар хийж болох байхаа гэж